Энэ болох тэр нөгөө энэ сургуульд сурж байгаа инженерийн чиглэлийн оюутнууд одоо гэдэг чинь өөр өөрийн чиглэлээр бүтээл төөрөл хийх юм бол тэр бүтээлийг нь бодит болгож өгнө гэсэн үг. Одоо жишээлбэл чи нэг iPhone утасны загвар гаргалаа ч юм уу, ямар нэг юм гаргалаа юм бол тэрийг энэ компьютерт оруулаад програм руу оруулгууд энэ принтерүүд нь ажиллаад чиний тэр хүсэж байгаа зураад байгаа юм чинь бодит болгож өгнө гэсэн. 3D принтер гэсэн. Тэгэхээр энэ маш үнэтэй. Тэгсэн мөртлөө энэ оюутнуудад нь бол нөгөө энэ технологи нь бол асар үнэтэй мөртлөө зөвхөн оюутнууд байсныхаа төлөө ашиглаж болно гэсэн. Тэгэд энэ нь бол инженерийн чиглэлийн, архитектурын чиглэлийн гэх юм уу, дизайны чиглэлийн бүх оюутнуудад амьдрал дээр гараад өөрийнхөө юмд бүтээхэд оюутан багтдаг.